Учрал сайдыг одоо ерөнхий сайд болохынхаа өмнө бид нар уг нь энэ ардын намын ялалтын хөтөлбөрүүдийг өөрийнхөө амнаас сонсчмоор байгаа юм л да. Тэгээ одоо та бол хэлэх хэрэгтэй л. За бид бол сонгуулиар ийм зүйл амласан юм аа. Тэгээ тэрийг одоо ингэж хийнэ гэд нэгдүгээрт. Хоёрдугаарт бол тэр мега төслүүдийг ямар хугацаанд юу явуулах вэ гэдгийг их тодорхой ярмаар байна, хиймээр байна. Маш их цаг алдлаа шүү дээ. Тэгээ хийхгүй бол ингээл 4 жилийн дараа бид нар бүгдээрээ ард түмний өмнө очиод юу ч хийгээгүй. Эрчим хүч байхгүй. Цагилгаан байхгүй, дулаан байхгүй, орон сууц байхгүй, зам байхгүй, эдийн засаг байхгүй, нөгөө л нэг нүүрсний гэмт хэрэг ярьдаг бүлэг итгээд болж хуурах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас бол одоо яг миний асуултанд их тодорхой хариултууд өгмөр байна. За, нэр дэвшигч ажлын хэсгийн 5 номерын микрофон. За, би танд тодорхой хариулт өгье. 24 оны Улсын их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 2025 оны эцсийн байдлаар 33.2% байгаа. Сая үнэлэгдсэн. Мөрийн хөтөлбөрийн 9 бүлгийн 114 заалт байдаг. Эдгээрээс 152 буюу 4.1 нь хэрэгжиж эхлэв. 225 буюу 37 орчим хувь нь хэрэгжилтэнд хангалтгүй. 206 заалт буюу 34% нь хэвээ хэрэгжиж байгаа. 31 заалт буюу 5% нь хэрэгжил сайтай. Мөрийн хөтөлбөрийн заалтуудын 60 орчим хувь хэрэгжээгүй байгаа дээр үнэлт дүгнэлт хийх ёстой гэдэг үнэлгээг гаргасан. Хангалтгүй байна гэж дүгнж байгаа. Тэгээ би үүн дээр ажилдаа одоо шуурхаалаа орж мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэд одоо зорж ажиллана. Тэгээ таны хэлсэн бас мега төслүүдийг одоо шаардлагатай төслүүдийг нь урагшлуулахад хариуцлагатай бас хурдтай ажиллах болно.